одоо видео үзүүлж байгаа байдал тийм ээ. За эсвэл яг VR-аар одоо Facebook ингээд хийчихсэн тэрэн дээр ингээд өгдөг нь одоо ийм байдлаар боловсруулж байгаа гэдэг харуулсан ийм одоо ерөөд бол одоо тийм ээ лаборатори яхан бол энэ манаас сургалтын хэрэгтэн болно гэсэн. Ерөөсөө тухайн одоо юм сүлжлийг илүү ойлгомжтой тодорхой тийм ээ сургалтыг хөврөх байдлаар хэрэгжилж байгаа тэр бие болсон бие зүйлийг сургалтын хэрэгтэн гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр сургалтын хэрэгтэн одоо хэрэгсний ер нь давуу тал нь юу гэдэг юм бэ? Яагаад заавал сургалтын хэрэгтэн одоо ингээд ашиглах юм бэ гэдэг одоо ийм асуудал гарч ирнэ. За үүнээр бол нэгдүгээр сургалтын үзүүлэлтэнд тийм ээ таниулах зарчмыг хэрэгжүүлнэ. За төвхтэй хийсвэр ойлголтуудыг сурагчид илүүтэй ойлгож өгнө. За жишээ нь бол одоо сансар авторгын тийм ээ астроном гэдэг хичээлийг заахад бол хүүхдүүд ингээд хичнээн яриад тийм ээ ингээд ойлголтууд их хүндрэлтэй. За тэгээ видео үзүүлэх гэдэг яг тухайн оюутны үс авч хүлээж авах байдлаар өөрөөр байдаг. Харин түүнийг нэгдсэн байдлаар VR тийм ээ одоо юу VR лаборатори болгон хөгжүүлээд VR-аар ингээд тийм ээ одоо мэдрүүлж өгөх юм бол тухайн хүүхдэд ямар байдлаар алддаг вэ гэдэг нас юм ялгаатай байгаа гэдэг. Тэгэхээр тухайн одоо нэг ойлголтыг өгөх нь хүүхдэд тийм ээ одоо ямар байдлаар гүнзгий мэдээлэл үүсгэж тийм ээ тухайн хүүхдэд одоо ойлголтыг илүү гүнзгий одоо ойлголт өгөх вэ гэдэг байдлаар хэрэгжилж байгаа энэ зүйлийг хэрэглэх түнш нэлээд байна гэсэн үг. За тэгэхээр үеийн баримжаа олох арга барилыг сургах, ач мэдрэх туршлага хөндлөлт туслах, судалсан таны мэдгүүлээс ажил олох боломж олгох. За бидан таны мэдгүүлээс нэмэгдүүлэх, сургалтын үйл ажиллагааг чиглэх гэсэн ийм зорилгоор хэлтгүүний хэрэглэдэг байна. Тэгэхээр бид нар технологи сургалтын ажиллаж байгаа гэдэг маань биднээс яг ийм зорилгоор яг ер нь одоо AI технологиг, VR технологиг тийм ээ хэмжээ оюуныг яг ийм зорилгоор хэрэглэж байна гэсэн байна. За тэгэхээр энэ дээр бас тийм ээ одоо тухайн хэлтгүүнийг ашиглаад ингээд заах байгаа багш бол ямар мэдлэг чадвартай байх вэ гэдэг талаар багш нь өмнөх хичээл дээр бол заасан. Ер нь бол технологи ашигласан сургалтын явуулах байгаа багш бол өөрөө тухайн технологийн хаалга маш хүн гүнзгий тийм ээ мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Энэ бол технологиcal knowledge буюу энэ тийм ээ дээд хэсэг байна. За жишээ нь одоо би тийм ээ одоо яг VR технологи ашиглаж байгаа бол яг тэр VR технологиг тийм ээ хүүхдэд хэрэглэж байгаа тэр толгойн одоо нөгөө Oculus хөрөм шиг тийм ээ яаж ажилладаг гэдэг зарчмыг маш сайн мэдж авах хэрэгтэй. За тэгээд VR модель маань яаж ажиллах вэ тийм ээ хүүхдэд яаж түүнийг өдөртөх вэ гэдэг талаар маш гүнзгий мэдлэгтэй байх хэрэгтэй. За хэрвээ хиймэл оюун ашиглаж байгаа тийм ээ тухайн хиймэл оюун маань ямар байдлаар хэлж байгаа гэдгийг бас өөрөө маш сайн мэдж авах хэрэгтэй гэсэн үг. За үүнээс гадна контент авах одоо яг арга зүй мэдлэг бол хэрэгтэй. За энэ одоо өнөөдрийн лекцээр багш зөвхөн хэрэглэгчний талаар ярьж байгаа учраас технологиcal knowledge буюу яг энэ хэрэглэгчнээ яаж хэрэглэх вэ гэдэг одоо мэдлэг бол багш маш сайн эзэмсэн байх хэрэгтэй гэсэн үг байна. За ингээд яг сүүлийн үед боловсрол төлөвлөж байгаа бол одоо технологиуд бол маш олон төрлөөр болж бий болж байна. За үүнд бол хиймэл оюун бол номер 1-т орж ирж байна. За ингээд бол тийм ээ хиймэл оюуны одоо дотроо хиймэл оюун гэдэг одоо сэдв дотроо амар хүрээний дотор нь бол яг AR VR за тэгээд робот технологид маань бас орж ирж байна. За тэгэхээр хиймэл оюуныг бас хэрэглэж байгаа одоо хэрэглэхэн байдлаар хэрэглэж байгаа байдлуудыг нь багш нэг бас өмнөх хичээл дээр бас ярьсан. За энэ хичээл дээр бас дэлгэрүүлээд яриа. За хиймэл оюуныг бол яг сургалтын хэрэглэж байгаа хэлбэрүүдээс бид ингээд аваад үзсэн бол энэ хамгийн дээд дөрвөн төрлөө тийм ээ. За personal tutoring буюу хувь хүн чиглэсэн одоо биднээр бас яг зөвлөх багш байдлаар гэдэг тийм ээ одоо тухайн хүүхдэд одоо ингээд байнгын зөвлөгөө зааварчилгаа өгөөд ингээд хувь хүнд тийм ээ ганц хүнд ингээд зориулсан юм сургалт зохион байгуулах юм боломжтой байгаа хиймэл оюуныг ашиглаад за мөн бол яг ухаалаг одоо үнэлгээ одоо менежмент систем байдлаар хэрэглэх боломжтой байгаа. За ингээд үнэлгээ гэдэг үүндээ зориулсан одоо тийм ээ одоо хувьбарыг одоо тийм ээ сургалтыг зохион байгуулдаг юм одоо нэг хэлбэрээр хэрэгжилж байна. За хамгийн сүүлийн нь бол эмерийн технологи буюу бүтээгдэхүүнүүд буюу нөгөө VR, AR технологиудыг хиймэл оюунаар байжуулахад ингээд бол хэрэгжилж байна гэсэн юм дөрвөн зүйл гараад. Тэгэхээр энэ дээрээс бид нар хиймэл оюуныг сургалтанд яаж хэрэгжүүлж болох вэ гэдэг бас юм дөрвөн төрлийг энэ дээрээс маш тодорхой харж байна гэсэн үг. За бид нар хувь хүн чиглэсэн гэдэг маань тийм ээ ганц нэг хүүхдийг сонгож аваад за тухайн хүүхд бол яг ингээд тийм ээ ChatGPT ингээд хэрэглээд ингээд зөвлөгөө аваад бичсэн дэшин бэлтгэдэг юм чадвар нь агчээ. За харин Google-ээс бол яг зүгээр ингээд агуулгуудаар ингээд зөвлөгөө аваад хийхэд ийм агцтай байна. Энэ хоёрын хооронд ийм ялгаа ч гэдэг юм. Гэх мэт нөгөө хиймэл оюун бол яг хүүхэнд ямар сургалтанд нь ямар одоо нөлөө үзүүлэх юм тийм ингэж бас одоо сургалтанд бас хэрэгжих боломжтой. За ухаалаг үнэлгээ тийм assessment буюу үнэлгээ одоо менежмент буюу сургалтын зохион байгуулалт байдлаар нас хэрэгжиж болж байна. За энэ дээр бол чинь төрөл бүрийн сургалтын системүүдээс хөгжүүлж байгаа сургалтын системүүд. За үүнээс гаднаас тийм ээ үнэлгээ их боломжтой. За чинь өмнөх лекцээр багш нөгөө математикийн одоо сургалтын системээр танилцсан ба тийм ээ. Тухайн хүүхэд амт дэвших тусам тийм ээ. Агуулгад их хэрэг эзэмшиж байна гэдгээс хамааруулаад үнэлгээ аваад дүн дээр үнэлээд ингээд хэмжиж гараа явуулдаг юм системүүдийг бол танилцуулсан байгаа. За тухайн хүүхдийг үнэлээд одоо тийм ээ түүнд зориулсан хувь сургалт зохион байгуулах юм одоо системүүд. За жишээлбэл бол одоо чинь боловсролын роботууд байна. За тухайн хүүхдүүдээс тийм ээ тухайн хүүхдэд одоо чинь байх явах хичээлээр нь үнэлгээ аваад энэ хүүхдийн төвшин ийм байгаа юм чинь энэ агуулгын эсрэг үзэсгэлэнтэй гэдэг юм. Ийм байдлаар хувь одоо сургалт зохион байгуулах системүүдийг бас бид нар сургалтанд ашиглах боломжтой байгаа. За сүүлийн нь бол бидний нөгөө яриад байгаа технологи үзүүлэлттэй тийм ээ AR технологи үзүүлэлттэй бүтээгдэхүүний тас сургалтанд хэрэглэх боломжтой байна. За ингээд задлаад харах юм бол бас энэ дээрээс ингээд харагдаж байна тийм ээ. Саяны яг дөрөв одоо чиглэлээр ямар одоо applications буюу одоо тийм ээ хэрэглээний програмуудыг бий болгосон бэ гэдэг энэ дээрээс харж болж байна. За эдгээр бид нэр бас сургалтанд ямар байдлаар хэрэгжиж болох юм бэ гэдэг энэ байдлаар бид төлөвлөгөө гаргана гэсэн үг.
За жишээлбэл бол хиймэл оюун сүртэй одоо энэ бол тийм ээ одоо сургалтын систем байна. Би асуугаа нэг хичээлийг за ийшээ ороод бол хүүхдүүд бол тийм ээ одоо хүүхдүүдийн одоо хичээлүүдийг физикийн, математикийн, химийн тийм ээ одоо байгалийн нэг газар зүйн биологи хичээлүүд бол үзээд за ингээд одоо үнэлгээ өгөөд тийм ээ шалгалтууд аваад тестээ өгөөд за тийм мэдгүй байгаа юм дахин үзүүл сурах адилхан юм хөө сургалтын системүүд байж болж байна. За эсвэл юм бас хиймэл оюун сүртэй гар утсны аппликейшн байна. За энэ маань бол нөгөө амьтан урлагийг таних байдлаар тийм ээ одоо чинь урам амьтнаа таних. Урамлаа одоо ингээд таниулаад энэ урлагийг тавьж угаасаа тул ямар тийм ээ одоо үйлчлэгийг шаардлагатай байж шинэ усыг шаардлагатай наамдыг харах шаардлагатай гэсэн юм заавч хавдаг юм төрлийн аппликейшнүүд байна. Тэгэхээр бид нараас бол ийм одоо аппликейшнүүдийг хэрэглэх байдлаар хэрэглэж болно гэсэн байна. За энэ дээр бас одоо сургалтын систем байна. Математикийн одоо ийм сургалтын систем байгаа. За энэ системийг бол бид нараас хиймэл оюун сүртэй систем байгаа. Энийг бол бид нараас сургалтанд хэрэглээд хүүхдүүдийн ахиц үр нөлөө ямар байна вэ гэдэг талаас ийм одоо судалгааг өргөн боломжтой. За одоо эндээс та хүмүүс харж байгаа график байгуулах тооцооллыг тийм ээ. Геометрийн бодлогод бодох. За ингээд бүр болохгүй бол хиймэл оюуны нөгөө чатботоос нь тийм ээ зөвлөгөө авдаг иймэрхүү системүүд бас маш их одоо хөгжүүлэгдэж байна. Тэгэхээр бид нар бас эдгээр хэрэглээд бас яг бэлэн байгаа эдгээр одоо технологиудыг хэрэглээд сургалтынхаа одоо үр нөлөөс хэмжих боломжтой, сургалтанд хэрэглэх боломжтой. Яг бол бид нар бас боловсролын технологийн судлаачтай байгаа тийм ээ. Боловсролын технологийн судлаач гэдэг нь бол яг заавал өөрсдийн нэг одоо ийм хөгжүүлсэн технологи заавал ашиглах шаардлагагүй. Энэ бас албагүй. Тэгэхээр бусад хүмүүсийн хэрэгэлсэн байгаа, хөгжүүлсэн байгаа эдгээр технологиудыг яг боловсролд ямар үр нөлөөтэй байна вэ? Юуг нь сайжруулах шаардлагатай байна гэсэн ийм одоо судалгаа туршилтыг хийгээд дүгэл төвч чаддаг байх юм л энэ бол боловсролын судлаачтай бол хамгийн энэ төвөнд хийж чаддаг байх хэрэгтэй юм бол чадвар байх. Тэгэхээр энэ дээр бол үндэслэл бол энэ одоо технологиуд бол танилцуулж байна. За сая бол багш хиймэл оюун сүртэй технологиудыг бол танилцууллаа. За одоо бол робот технологийн талаар ярив. За манай Монгол улсад бол яг робот технологи гэхээр ерөөхдөө STEM education ерөөхдөө яриад тавьчихдаг. За олон улсад бас яг хог үйлчилсэн маш олон төрлийн роботууд бол хөгжүүлэгдсэн байгаа. Тэгэхээр ерөөхдөө энэ робот технологи ямар одоо хөгжүүлэлтэд ямар явцтай явж байгаа юм бэ гэдэг талаар та бүхэнд мэдээлэл өгье. Тэгэхээр та бүхэн бас зөвхөн тийм ээ технологи ашигласан сургалт гэдэг яг нэг орчиндөө баригдаад тийм үү. Одоо Монгол улсынхаа хүрээнд гэх юм уу одоо ингээд нэг e-контент хөгжүүлээд тэрийг ашигладаг эсвэл нэг тийм ээ нэг видео хөгжүүлээд эсвэл ингээд яг одоо байгаа орчиндөө хязгаарлагдахгүйгээр бусад улс орнд бас хөгжүүлэгдсэн байгаа энэ одоо хэл түүнийг аваад туршаад ингээд үр нөлөөг нь бас Монгол хүмүүс ямар үр нөлөөтэй гэдэг хэмжээд ингээд гаргахын бүрэн болж байдаг учраас энэ чиглэлийн бас олон улсын одоо жишээнүүдийг ярих гэж бодож байна. За боловсролын робот гэдэг одоо ингээд энэ одоо тодорхой дотор бол хоёр төрлийн роботыг авч үздэг байгаа. Нэг нь бол educational робот, нөгөөх нь бол тийм ээ educational service робот буюу боловсролын үйлчлэл үзүүлэх робот. За тэгэхээр бидний мэдж байгаагаар бол яг educational робот гэдэг маань бол тийм ээ одоо энэ дээр бол хоёр тодорхойлт нь байж байна. За educational service робот гэдэг нь бол юу хэлэх вэ гэхээр хаалга тийм ээ заах болон суралцах одоо ийм бусад ингээд хичээл заах тийм ээ сургах юм одоо чадамжтай ийм хаалга роботыг бол үйлчлэлийн робот гэж хэлнэ даа. За тэгэхээр энэ дээрээс бид нар үзэхэд юуг одоо авч үзэх вэ гэхээр service робот гэдэг маань ерөөдөө багшиг болох боломжтой байж болно. Багшиг олж болно гэсэн үг. За ингээд хүүхдүүд бол тийм ээ хувьчлаад болон анги дотор нь ингээд анги нийтээр ингээд сургалтыг зохион байгуулахын чадамжтай байх юм бол энийг бол service робот байна гэж ялна гэсэн үг. Харин яг боловсролын educational робот гэдэг нь юу гарах вэ гэхээр тийм ээ үйл activity тийм одоо үйл ажиллагааг боломжтой. За тэгээд сургалтын одоо хөтөлбөрт зориулсан эсвэл яг боловсролын одоо нэг resource буюу нөөц болж чаддаг. Тийм боловсролын одоо бисавтай уялдсан төлбөрийн одоо платформуд гэдэг орно гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө боловсролын робот гэдэг дотор бид юу орж үзэх вэ гэхээр одоо нэг системийн одоо төлбөрийн тийм ээ Arduino төрлийн одоо эдгээр роботуудыг авч үзэж болно гэсэн. Яг тэгэхээр хүүхдүүд тэдгээрийг ашиглаад физик одоо үйл ажиллагаа хийгээд activity хийгээд тийм ээ одоо ингээд бол хөгжүүлэлтэйгээд ингээд суралцаад боловсролын одоо тийм ээ төлбөрийн одоо код бичээд нэг Arduino холбоод ингээд чадчихвал энэ бол боловсролын робот болно гэсэн. Яг л боловсролын одоо сургалтын үйл явц тоолж байгаа гэсэн үг. Хэлтгүүн байдлаар орж ирж гэсэн үг. Service робот гэдэг маань өөрөө биетэйгээ сургалт зохион байгуулалт хүүхдүүдийг яг удирдан чиглүүлээд авч явах чадамжтай робот гэсэн үг. Тэр энэ хоёрын ялгааг бол та нар хамгийн сайн багш саяны хаясаас ойлгосон ба тийм ээ. Нэг нь бол боловсролын удирдаад ингээд зохион байгуулалт аваа явуучих юм чадамжтай байх юм байна. Нөгөө нь бол яг сургалтын үйл явцад тийм ээ оролцоод ингээд хүүхд өөртөө ингээд тухайн зүйлийг ашиглаад ингээд суралцах юм боломжтой байх юм байна гэдэг ийм хоёр ялгаатай байна. За тэгэхээр боловсролын роботыг хөгжүүлдэг одоо ихтэй сургуулийн тийм ээ судалгааны байгууллагууд бол байна. За ерөнхийдөө бол энэ боловсролын одоо контент технологиудыг хөгжүүлж байгаа зүйл дандаа их сургуулийн дээр лабораторид байгаад байдаг. За жишээлх юм бол одоо тийм ээ Америкийн нэгдсэн улсын ихтэй сургуулийн лабораторид байна тийм ээ. Английн байна, Францын байна. За гэх мэтлэн маш олон төрлийн боловсролын роботыг хөгжүүлдэг юм сургуулийн одоо лабораторид технологи хөгжүүлдэг юм лабораторид байна гэсэн үг. За та хүмүүс энэ дээрээс харж байгаа тийм ээ. За одоо жишээ за энэ дэр ингээд Италийн байна тийм ээ Сербийг австралих гэх мэтлэн. За энэ бүх одоо ихтэй сургуулийн одоо хөгжүүлж байгаа роботууд дотроос ялгаатай байна. За жишээ нь Америкийн нэгдсэн улсын тийм их сургуулийн хөгжүүлсэн робот гэх юм бол тийм ээ одоо жишээлх юм бол Lego engineering гэх юм бол тийм ээ одоо сургалт interactive learning гэдэг маань хүүхдүүд одоо тийм ээ сургалтанд ингээд ажиллах боломжтой одоо хамтран ажиллах юм орчныг бүрдүүлдэг тийм ээ Lego ингээд өсөх замаар ингээд инженерийн бас болчихдаг энэ төрлийн боловсролын роботыг бол яг KR2 биш гэдэг маань EBS одоо сургалтанд ингээд зориулсан энэ төрлийн роботыг бол хөгжүүлдэг гэсэн үг. За жишээ нь Английн одоо энэ ихтэй сургуулийн тийм ээ одоо хөгжүүлсэн лабораторийн хөгжүүлдэг робот бол одоо тийм ээ autistic гэдэг маань аутизмтай хүүхдүүд зориулсан харилцаанд одоо харилцаанд ингээд дэмжлэг үзүүлэлттэй ийм бол яг
юг роботыг бол хөгжүүлдэг гэсэн үг тийм ээ. Аутизмтай хүүхдэд харилцаагаа ингээд сайжруулахад нь тусалдаг юм робот гэсэн үг. За тэгэхээр Францын их сургуулийн одоо лабораторийн хөгжүүлдэг одоо юу бол роботоскопи гэдэг нэртэй юм платформ байна. За тэгээ энэ бол яг анхлан одоо нөгөө бүсэлд хамрагдсан одоо хүмүүст ингээд хамрагдаад эксперт системээ одоо сайн. За боловсролын одоо хүмүүс хөгжүүлэгчид ингээд тийм орлогын хүмүүс ингээд зориулсан төлбөр юм бол яг роботыг ашиглаад төлбөрийн одоо сургалт хийх бүтээл чадал сэтгүүгээ хөгжүүлэх юм боломжтой юм зүйлийг хөгжүүлдэг байна. За гэх мэтчлэн бол маш олон төрлүүд бол байгаа. Та хүмүүс эндээс сонирхол ингээд харж болно. За тэгэхээр одоо саяны ингээд боловсролын салбарт боловсролын робот гэдэг байгаа энэ робот хөгжүүлсэн юм роботуудыг за ямар насныхаа хэрэглэх юм бэ тийм ээ? Тэний дээр бол одоо бага насны хүүхдүүд, сургуулийн өмнө насны хүүхдүүдтэй, дунд ангийн хүүхдүүд, коллежийн насны хүүхдүүд, за тэгээд яг хамт наснууд гэх мэтчлэн юм одоо насны ангиллаар нь за тэгээд яд энэ дээр бол яг одоо ямар байдлаар хэрэглэх юм. Жишээ нь бидан хэрэглэн, эсвэл яг гэр бүлдээ хэрэглэн тийм ээ. Ангид ерөнхий сургуулийн зорилгоор хэрэглэн. За эсвэл яг тусгай боловсролын ангид тусгай байдлаар хэрэглэн тийм ээ. За сургууль дээр паблик одоо нийтдээ байдлаар хэрэглэн ч гэдэг юм уу. Ийм байдлаар ингээд хооронд ингээд уялдуулаад харж болно. За одоо жишээлх юм бол яг бага насны хүүхдүүд болсон сургуулийн өмнөх тийм ээ насны хүүхдүүд бол ерөнхийдөө яг ухаалгийн тоглоомуудыг одоо ганцаарчсан байдлаар бидэгаар ингээд хэрэглээд бол тийм ээ одоо жишээ бол суралцж байна. За жишээлбэл энэ бол хятад бас маш олон төрлийн одоо юм жижиг төрлийн роботууд бол бий болдог, бий байдаг. За тэр нь бол хүүхдүүдийг дагуулж хөдөлгөх тийм ээ эсвэл ингээд ярахтан зариусан эсвэл үүсгэр уншиж өгдөг гэсэн ийм хөө роботууд бол маш олон төрлөөр байдаг. За тэгээд энэ маань бол нөгөө бага насны хүүхдүүдийн хэл яриад дэмжих тийм ээ суралцахад нь зориулсан ийм төрлийн роботууд гэсэн үг. За үүний дараа бол тийм ээ мөн бас бага насны хүүхдүүд болон сургуулийн одоо бага ангийн хүүхдүүд зориулсан тийм ээ суралцахад зориулсан гэр бүлийн зориулсан ийм аппликейшн роботод хөгжүүлэгдсэн байна. За мөн гэрийн одоо ухаалаг туслахуд бас ингээ хөгжүүлэгдсэн. Энэ гэрийн ухаалаг туслахыг бол бүх насны хүмүүс бас хэрэглэх боломжтой, гэхдээ ингээ хэрэглэх боломжтой юм одоо роботууд бол байдаг байна. За аль танхимд тийм ээ ерхий одоо боловсролын зорилгоор ерхий одоо хэрэглэдэг гэх юм бол робот teacher assistant буюу нөгөө багшийн туслах тийм ээ. Ийм одоо роботууд байдаг байна. Мөн робот teacher буюу робот багш ус ингээд одоо ерхийдөө энэ сургууль дээр гэдэг маань бага ангиас тийм ээ одоо коллеж хүртэлх энэ одоо насны хүмүүс хэрэглэдэг гэсэн байна. За алсын зай удирдлага дээр байгаа бол за тэгээд тийм ээ тусгай одоо боловсролын роботууд бол яг тусгай боловсролын ангид хэмжээлт хэрэглэнэ. За системийн education юм сургалтын болоод багшд одоо яг туслах юм одоо шилжүүлнээс бас хөгжүүлэгдэх байна. Гэх мэтчлэн ингээд роботыг боловсролын роботыг яг ямар зорилгоор ямар хүмүүс хэрэглээд байна гэдэг нь ингээд гарсан одоо энэ график байна. Тэгэхээр бид нар одоо эдгээрийг яаж харах вэ гэхээр за хэрвээ би EPS тийм ээ туршилт хийж байгаа бол энэ төрлийн робот юм тийм ээ жишээ нь яг робот багш хэрэглэж болох юм байна. Эсвэл яг бага насны хүүхдүүд болон ухаалаг тоглоом ажиллаж таны мэдрэлийн хэрэглэж нэг үеийг хэрэгжүүлж болох юм байна тийм үү. Эсвэл хэрвээ би коллежид одоо туршилт хийх юм бол STEM-ийн одоо тийм ээ хэрэглэх түүнийд ашиглаад бүтээлчдийн дэмжих эсвэл яг инженерийн одоо коучлын мэдээ чадварыг сайжруулах ийм одоо сургалт хийж болно юм байна гэх мэтчлэн ингээд судалгааны ажиг баримж байгаа болно гэсэн үг. Тэгэхээр ямар одоо хэрэглэх түүний ашиглаад яаж ингээд ажиллаж болох вэ? Ямар судалгаа хийх вэ гэдгийг олж харах боломжтой байгаа. Тэгэхээр за энэ дээр болохоор яг та бүхнийг энэ хүснээс юу болж хараасаа гэж бодож байна вэ гэхээр хамгийн сүүлийн байгаа нь буюу product cases гэдгийг харах хэрэгтэй. За тэгэхээр одоо тийм ээ одоо боловсролын туслах роботыг нь хэрэгжүүлж үзье гэж бодож байгаа л одоо энэ жишээг нь хараад тийм ээ энэ жишээг нь хайж үзээд интернетээс ийм робот байт юм байна энийг хэрэгжүүлэх юм байна энийг л яг ингээд ашиглаж болох юм гэсэн юм санаанууд гаргаж болно. За энэ дээр бол тийм ээ special education буюу нөгөө тусгай боловсрол зориулсан роботуудын энэ дээр бол нэрлэнүүд маань тэгэхээр эдгээрийг нас хайж хараад тусгай боловсрол роботыг ингэж хэрэгжүүлсэн байдаг юм байна. Жишээнүүд нь байт юм байна. Судалгааны нүдэн ингэж гарсан юм байна. Тэгвэл Монгол улсад бас тийм ээ. Төсөөлөлд аудиторын бодлого гэсээд байгаа учраас харилцааны хэрэглээ зорих дэмжих судалгаа харилцаа тийм ээ. Хүмүүстэй харилцаа ярих байдлын дэмжих судалгаа энийг авч ирвэл ингэж судалгаа хийх зүгээр юм байна тийм. Гэх мэтчлэн судалгааныхаа одоо сэдвийг сонгох тийм ээ. Судалгааныхаа одоо хэрэгтгүүнийг сонгох гэдэг бол маш чухал байдаг. Тэгэхээр эндээс бүгд та бүхнийг project case буюу бүтээгдэхүүний жишээнүүдийг хараад хэрэгжиж болох одоо зүйлсийн байлаас ингээд интернетээр илүү хайж олоод мэдээлэл аваад ингээд бас ашиглах боломжтой байгаад байгаа. За энэ дээр бол яг ингээд боловсролын роботыг тийм ээ одоо сургууль нь хэрэглэж болох уу гэдэг одоо ийм одоо зорилгоор багш болно тийм ээ одоо багш нараас эцэгчүүдээс хүүхдүүдээс судалгаа авсан байна. За тэгээд 230 судалгааны өгүүлэлт яг анализ хийгээд ерөнхийдөө бол яг үр дүн бол тийм ээ ерөнхийдөө бол ингээд ашиглаж болно. Ашиглахыг хүсэж байна гэсэн юм үр дүн бол гарсан байгаа. Тэгэхээр боловсрол бол робот ашигласан бас ийм төрлийн судалгаанууд бол бид нараас манай улсад тийм ээ хийгээд ингээд үр дүнгийн бас судалгаандаа эсвэл яг диссертаци ажиллуулаад магистрийн хамгаалтын гамж болоод ингээд хийх бас бүрэн боломжтой гэсэн үг байна. За одоо VR технологиг хэлтгүүн болгон ашигладаг яриа. За VR технологи бол яг бас маш олон төрлөөр болоод хөгжүүлэгдсэн байдаг. Ерөнхийдөө бол манай улсад тийм ээ одоо VR видеонууд сургалтын видеонууд маш их хөгжүүлэгдсэн байдаг. За ингээд VR технологийн судалгаануудад хийсэн юм анализ байгаа. За ингээд харахад бол яг сургалтын насаас VR-ын бол яг 76% нь бол яг нөгөө алгаан одоо тийм ээ хөрөнгө ашиглаад Oculus ашиглаад headset гэж ярьдаг тийм ээ талхан одоо энэ headset зүгээд төрөндөө зүгээд тэгээд Oculus-аар авдагдаад ингээд бол өөрчлөсөн ийм судалгааны үр дүн байна. За 20% нь бол яг гар утсан дээрээс VR технологи хараад ингээд сургалтанд хамрагдсан
судалгаа хийсэн юм одоо үр дүн. За тэгэхээр бид нар бол мэдээж VR технологи сургалтанд туршиж байгаа айл тийм ээ энэ толгойн сетийн одоо зүйлсэд ингэж хэрэглэх юм бол тэр сургалтын үр дүн илүү одоо тийм ээ онцтой найдвартай гарна. За гаргаснасаа харж байгаа гэдэг маань бол яг ерөөдөө нэг видео контенттэй адилхан байгаа учраас үр дүн нь бол яг төдөрхийн тийм бас нарийн бол гарахгүй яа. Тэгэхээр та бүхэн бас VR технологи сургалт хийя, судалгаа хийя гэж бодож байгаа бол энэ толгойн сетийн яаж тийм ээ ашиглах вэ? За энд нь суурьсан ямар контент хийж болох вэ гэх мэтлэн ийм зүйлсийг бас бодох хэрэгтэй болно гэсэн үг. Одоо яг юм одоо хэлтгүүрүүд нь байгаа юу тийм одоо хүүхд толгойн хэрэглэх боломжтой юу эсвэл анги дунд нь нэгийг аваад тийм ээ тэгээд ингээд контент ээлжиж үзэх үү гэх мэтлээ тэр зүйлийг төлөвлөх шаардлага байна гэсэн үг. За ингээд VR технологичлсан судалгаануудыг ингээд ангиж харах юм бол хамгийн өндөр хөвтэй нь бол инженерингийн боловсрол. За тэгээд бол яг компьютер сайенс орж ирж байгаа. За тэгээд астроном буюу сансар судлал тийм ээ. За тэгээд биологи нүүрс юм одоо эсвэл ухаан хөгжлийн одоо салбарууд хамгийн өргөн хэрэглэгдсэн байна. За тэгээд та бүхэн бас илүү ухаан технологийн сургуулийн боловсрол судлалын доктор майс сурж байгаа учраас бас тийм ээ. Шүтээс дээр одоо VR технологи ашиглаж байгаа судалтууд бол бас жишээнүүд бол байдаг шүү. Одоо жишээ нь механик инженерийн сургууль дээр тийм ээ. Одоо VR нөгөө нэг одоо том механик одоо машин механизмыг яаж ажиллах вэ гэсэн туршилт хийдэг. Энэ тэгэхээр эдгээр бас яг судалт нь хэрэглэж байгаа өөр нөлөө нь ямар вэ гэдэг хэмжээд гараад ирэх юм бол энэ бас нэг судалгааны ажил болж болно гэсэн үг байна тийм ээ. За ингээд VR технологиг ашигласан сургалт нь яг ямар байдлаар хэрэглэж байгаа юм бэ? Тэгээ ямар байдлаар хүмүүс ингээд VR технологиг хэрэглэж сураад байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр процесsual practical knowledge гэдэг маань тухайн нэг процесс практикээр яг яаж байдаг юм бэ гэдгийг ойлгох нь VR технологи хэрэглэж байгаа гэсэн. За жишээ нь бэлтгэх юм бол тийм ээ одоо зөвлөгөө ухаан гэдэг дээр бол яаж хэрэглэдэг вэ гэхээр яг зүрхний мэдсэл хийгээд тийм ээ яаж хийх юм бэ? Эсвэл зүрх яг яаж ажиллах юм бэ гэдгийг мэдхийн тулд VR технологи тэр зүрхийг илүү томруулж илүү ингээд задлж хараад за энийг бол яг VR технологиор харуулснараа тухайн илүү юм практик нь одоо тийм практик ямар байдаг вэ гэдгийг мэдлэгтэй авч яана гэсэн. Процессыг яаж ажиллах юм бэ гэдгийг мэдлэгтэй авч яана гэсэн. За тэгээд declarative knowledge гэдэг маань тийм ээ тодорхой мэдлэг одоо тийм ээ тодорхой мэдлэгтэй болох гэсэн. Жишээлх юм бол одоо яг тийм ээ зүрх яаж ажиллах юм эсвэл яг одоо тийм ээ том механизм одоо үйлдвэрийн инженер байлаа гэх тийм ээ одоо хүнсний яг одоо жишээ нь ундаас авдаг механизм дотор тал нь ямар байдгийг тэр нь яг ямар байдлаар ажиллахтай ч гэдэг юм гэмшлээ ийм яг нөгөө тийм ээ тодорхой ажиллах процесс энэ дэрийг харуулдаг ийм одоо VR контентууд маш их байна гэсэн үг. Тэрийг ашиглаад сурж байна гэсэн үг байна тийм ээ. За гэх хэмжлэн VR технологи ашиглаад ингэ сурж байна. Тэгэхээр бид нар VR технологи ашиглаад сурлаа гэхэд ашиглаад одоо юм сургалт хийлэхэд яг чиний дээр VR технологи ашиглаад хүүхэд юу тийм ээ ямар процесс хийгээд юг сурах гэж байгаа юм гэдгийг бас яг практик одоо мэдлэгийг сурах юм уу эсвэл шинэ мэдлэг олох дээрээ тийм ээ энийг ашиглаад шинэ мэдлэг олж авах юм уу эсвэл яг дадлага хийх гэдэг юм уу тийм ээ гэдгийг бас бодож тооцоолох гэсэн байна. За энэ дээр VR технологи ашигласан судалгааны аргууд байна. За тэгээд data analysis гэсэн тийм ээ одоо тооцоолол хийсэн арга байна. За тэгэхээр энэ дээр бол яг судалгааны арга нь бол бид ингээ харах юм бол яг өөртөө хөгжүүлээд тэрийг ямар одоо үр нөлөөтэй байна вэ гэдгийг хэмжсэн судалгаа хамгийн өндөр хувьтай байна. За үүнээс гадна туршилтын судалгаа хийсэн тийм ээ. Одоо хэрэглэгчдүүд ингээд туршаад үзсэн, тест хийсэн ийм судалгаанууд бас өндөр хувьтай байсан байна. Тэгэхээр ерөнхийдөө бид нар бол яг өөртөө хөгжүүлэлт хийгээд VR контентыг хөгжүүлж тэрийгэ туршиж болно. Эсвэл бусад хүмүүсийн хийчихсэн байгаа контентуудыг тийм ээ бүтээгдэхүүнүүдийг аваад сургалтанд туршаад үр нөлөө нь ямар байна вэ гэдгийг тодорхойлох гаргаж ирж болно. Энэ бол ийм төрлийн хэд хэдэн төрлийн одоо судалгаануудыг бол хийх боломжтой гэсэн үг. За data analysis гэдэг арга нь бол ерөнхийдөө бол яг за энэ бол яг тодорхой хөгжин тийм ээ. T-тест буюу тийм ээ билгүүдийн хооронд нь харьцуулах замаар ямар ялгаатай байна вэ гэдгийг харуулах ийм судалгаанууд бол хийнэ гэсэн. За энийг бол башин нөгөө 3 4 дахь өдрийн лекцэн дээр нэлийн тодорхой ярина. Ямар төрлийн анализыг тийм ээ дата цуглуулад ямар үр дүн гаргаж ирэх вэ гэдэг талаар ярих учраас энийг ингээд түр тайлбарлаад авчихъя. За дараагийн нэг технологи бол augmented reality гэдэг технологи байна. За AR гэж ярихаар бас мэдгүй хүмүүс ерөнхийдөө AI-тэй нэлээд холиод байдаг. За тийм ээ augmented reality гэдэг энэ технологи та хүмүүс сонсч байсан байх тийм ээ технологи мөрөлн хүмүүс маш сайн мэдж байгаа хэвээр. За хиймэл оюун гэдэг бол яг маш өргөн хүрээнд юм ойлголт болоод байгаа тийм ээ. За VR технологи бол virtual reality буюу яг бодит байдлыг 100% хийсвэр орчинд нэмээ харуулчихсан ийм одоо технологи байна. Тэгэхээр augmented гэдэг маань бол яг бодит орчин дээр 3D модель буюу хийсвэр объект гарч ирээд бодит орчин дээр одоо хийсвэр одоо тийм ээ модель гарч ирээд ингээд одоо үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Тэгэхээр VR гэдэг маань бол 100% тийм ээ одоо хиймэл virtual орчин гэж үзэх юм бол augmented гэдэг маань бол яг бодит орчин дээр нэмэх одоо юу буюу хийсвэр орчин буюу ерөөдөө бол 50% бол яг хийсвэр орчин гэж ойлгож байна. 100% гэдэг маань бол тийм ээ бидний одоо ингээд зүгдээр харах бүх үнцэг бол хиймэл одоо virtual орчинд орчихсон шүү тийм ээ хийсвэр орчинд. Augmented reality болохоор яг нэг 100% биш. Бид нар одоо бодит орчингоо харж байгаа боловч би одоо ингээд тийм ээ компьютер харж байгаа боловч миний компьютер дээр нэмэлтээр нэг одоо тийм ээ Einstein юм гарч ирээд ингээд хичээл заах. Эсвэл миний модель гарч ирээд та бүхнийг хичээл заах. Энэ маань бодит орчин дээр нэмэх хийсвэр гэдэг утгаараа яг бас нэлээд өргөн хэрэглэгддэг. За тэгээд AR virtual reality-г ерөөдөө бид нар насны ангиллаар хараад авчих хэрэгтэй. Virtual одоо reality сургалтанд хэрэглэхэд бол ерөөдөө нэг 100% хийсвэр орчинд орж байгаа учраас бага насны хүмүүс ямар ч тохиромжгүй байдаг хэрэглэх маш тохиромжгүй. Сургалтанд ерөөсөө хэрэглэж яг ерөөдөө болохгүй гэж хэлж байна. Яг тэгэхээр тухайн хүмүүсийн нөгөө тань мэдгүй маш ачаал өгдөг. Тийм ээ. Тийм учраас хэрвээ virtual reality-г туршиж байгаа бол дундаас дэш буюу 6-аас дээш ангийнхны ерхий боловсролын сургалтад заавал ихтэй цуглуулалт тохиромжтой. Тасанд хөгждөг. Харин augmented reality-г бол яг бага насны хүмүүс дээр яг цэцэрлэгийн сүүгээр хүртэл туршиж болно. Яг тэр маань бодит орчин дээр нэмэн одоо хийсвэр
одоо модель гараад ирж байгаа учраас тухайн хүүхдэд бол нөгөө харааны одоо тийм ээ харах бүх юу нь одоо хаагдахгүй учраас тийм ээ одоо харааны бүх одоо харах өнцөг нь хаагдахгүй учраас тухайн хүүхдэд бол аюул баг мэдрэгдэн тухайн хүүхдэд ачаалал үүсэхгүй за тэгээд бол яг сургуулийн тохиромжтой байдаг учраас augmented reality-г бол яг одоо чинь 6-аас 12 нас гэдэг юм уу тийм ээ одоо бага анги болсон сүв дээр хэрэглэх маш тохиромжтой байдаг. За virtual reality бол яг дундаас дээш ангийнханд болон ихтэд сургууль за насан туршид бол хэрэглэх маш тохиромжтой байдаг. Тэгэхээр та бас ингэ технологиуд бас тийм ээ ямар технологи ямар насны хэрэглэх вэ гэдэг талаар бас өөрсдөө ингэсэн тийм ээ ер нь судалгааны өгүүлбэр уншаад ихээр өөрсдөө асуулттай болчих واخ. Тэгэхээр энэ талын судалгаанууд бас маш их өөрчлөлт үзээд за би AR технологи тийм ээ хэрэглэж байгаа бол ерөнхийдөө сүвдээ туршаа бага ангидээ туршаа. За яг дунд анги байсан ч бол яг нөгөө хүүхдүүд маань сонирхож байгаа учраас тийм ээ. За VR технологи бол яг ихтэй сургуулийн хүүхдүүд дээр юм туршаа. Эсвэл насны туршаа хүмүүст туршаач гэдэг юм. Гэх мэт тухайн технологи хэрэглэж байгаа бол ямар насны хүмүүс тохиромжтой вэ гэдгийг бас мэдж авах шаардлагатай байна. За augmented reality технологи бас яг сүүлийн хэдэн жил за тэр тусмаа 2018 оноос маш эрчимтэй болгож байгаа. За AR технологи хэрэглэсэн бас судалгааны өгүүлбэр бас маш эрчимтэй нэмэгдэж байна. За бидний хувьд бол нөгөө нэг одоо тийм ээ одоо яг ирээдүйг ингээд төсөөсөн кинонод гардаг шүү дээ. Тэгэхээр одоо ингээд одоо чинь Токио гэх ингээд харахад ингээд байрлал байшингийнхэн дээр ингээд хиймэл ингээд модельүүд ингээд давхар ингээд хөдлөө тийм ээ. Ийм кинонод гардаг. Яг тэр кинонод дээр гараад байгаа төслүүд дандаа AR технологиор төсөлсөн байдаг. Энэ бол юу вэ гэхээр бодит орчин дээр хиймэл тийм ээ. Виртуал одоо объектууд маань нэмэгдээд ингээд хүнд одоо мэдээлэл өгч байгаа. За жишээлх юм бол одоо чинь одоо жолоодгүй машин гэдэг яриад байна тийм ээ. Энэ машин маань яадаг вэ гэхээр одоо зам заахтаа бол яг энэ бодит одоо чинь мэп дээр нэмээд одоо тийм ээ одоо виртуал ингээд объектууд гарч ирээд за ингээд бол энэ өөр Apple интернет эргүүд Apple техник гэх юм мэдээлэл өгдөг гэсэн. Тэгэхээр AR технологи бас ирээдүйд одоо хэрэглэх байднаас маш эрчимтэй бол нэмэгдэж байгаа. За AR технологиос хэрэглэхэд бол заавал ингээд гарц таблет энэ шаардлагатай байдаг гэсэн бол одоо л ихтэд бол одоо ингээд AR технологиг харах боломжтой ингээд маш хямдхан юм нүдний шил бол хөгжүүлэгдчихсэн. За ийм учраас бол одоо хүн болгонд одоо хэрэглэхэд маш ойрхон ирчихсэн юм технологи учраас ер нь бол бас ирээдүйд нэлээд хэрэглэх байх гэсэн юм төсөөлөл бол одоо технологи одоо тийм хөгжүүлэгчдийн дунд болон бослолын технологи судлаасын дотор байгаа. Тэр та хүмүүс энэ технологиос тушаад үзэх тийм ээ судлаад үзээрэй. За augmented reality ашигласан боловсролын одоо энэ контентууд бол шинжлэх ухааны салбар, за түүх, одоо музей гэх мэт бусад салбарууд бол хөгжүүлэгдэж байна. За тэгээд одоо эдгээр технологиудыг ингэж ярьлаа тийм ээ хэмэл оюун технологи, AR технологи. Тэгэхээр эдгээр технологиудаас яг ямар төрөл нь хамгийн их боловсрол хэрэглэдэг вэ гэдэг талаар яриа. За чинь хэмэл оюун дотор бол энэ дөрвөн төрлийн технологиуд байгаа тийм ээ. За одоо хэмэл оюун ашигласан судалгаануудыг бид нар харахад бол ерөнхийдөө бол яг энэ personal tutoring буюу хувь хүн чиглэсэн зааварчилгаа өгөх боломжтой ийм одоо судалгааны ажлууд бол нэлээд их хувьтай хийгдчихсэн байгаа. Тэр одоо чинь би ChatGPT-г ашиглаа тийм ээ одоо хүүхдүүдэд зааварчилгаа өгөөд за тэгээд тэрний дагуу тийм тухайн хүүхдийн чадвар нь хэр авч байгаа гэдгийг хэлсэн энэ хөтөлбөрийн судалгаач юм маш их хувь хүнд чиглэсэн одоо чатботууд тийм ээ сургуулийн хүүхдүүдэд чатботууд байна. Одоо жишээ нь өнөөдөр энэ жил манай одоо мэдээллийн техникээр хамгаалсан судалгааны ажлал одоо чатбот хөгжүүлээд тэр чатбот нь тухайн хүүхдийн програмчлалыг сурахад хэрхэн одоо дэмжлэг болж байгаа гэдгийг хэмжсэн юм судалгаа байна. Тэгэхээр энэ маань бол яг хувь хүн чиглэсэн зөвлөгөө өгөх замаар тэр хүүхдийн мэдлэг чадвар нь хэр одоо дэмжиж өгнө гэдгийг хэмжсэн юм судалгааны ажил гэсэн. Тэр ийм төрлийн судалгааны ажлууд бол нэлээд хэдэн зарилсан гурван бол арай бага хувьтай хийдэг. За робот технологийн хувьд яг education роботыг ашигласан судалгаанууд бол маш их ихтэй таа. Жишээ нь одоо тийм систем одоо сургалтууд гэсэн маш бага одоо системийн одоо энэ төлбөрийн тийм хэрэглэнүүдийг авч хүүхдийн авдал сэтгүүл хөгжүүлээ, инженерийн сэтгэлийг хөгжүүлээ. За тэгээ коучийн чадварыг одоо тийм сайжруулах гэх мэт багасны хүүхдийн сэтгэлээс ингээл маш олон төрлийн судалгааны сургалтууд бол явагдаж байна. За энэ сургалтын дээр судалсан судалгаанууд гэсэн маш олон хийгдэж байна. За яг education service роботыг ашигласан судалгаа маш цөөн хувьтай хийгдэж байгаа. За VR технологи ашигласан судалгааны хувьд бол яг ганцхан сурсан VR технологи ашигласан сургалтууд бол нэлээд хийгдэж байгаа. За мөн талгаан төхөөрөмжийг бас ашигласан VR технологи ашигласан ийм судалгаанууд бас хийгдэж байна. За AR технологийн хувьд бас AR технологийн дотор хоёр угаатай. За location based гэх маань яг тухайн одоо газар очиод тийм ээ гарцныхаа аппликейшнээр одоо нөгөө тийм ээ тухайн газар орчныг ямар нэгэн зургийг ч скан хийгээд одоо AR контент гарчдаг. Одоо чинь манай Expo Transport очиод ингээд тийм ээ одоо төв цэгийг ингээд сканхад одоо далайн яраал бол одоо ингээд далайн амжилт гарч идэг. Яг энэтэй адилхан location гэдэг маань тухайн газар дээр очиод харах боломжтой юм AR технологиуд байдаг. Нөгөө нь task based гэдэг маань одоо таблет юм уу гаргаж заашлаад дурын газраас өөрөө харах боломжтой юм AR технологиуд байдаг. Тэгэхээр энэ AR технологиос бол task based нь бол нэлээд өрн хэрэглэгдэт байгаа. За тэгэхээр манай олон явж гисэн бол тийм ээ бид нар бол хэмэл оюуныг тийм ээ сургалтын хэрэглэхэд одоо үлдсэн 3 төрлөөс нь хэрэглэж болж байна. Эсвэл тийм ээ одоо энэс personal tutoring хэлбэрээр хэмэл оюуныг чатботуудыг хөгжүүлээд эдгээрээ турших боломжууд бол байна. За робот технологийн хувьд бид нарт бол тийм ээ яг нэг сервис робот бол маш цөөхөн байдаг учраас энэ маань илүү үнэтэй байх гэдэг учраас бидний хувьд яг эсвэл нөгөө системийн төлбөрийн контентууд тийм ээ хэлтгүүнүүдийг авчиад хүүхдэд ямар өгнөлөө үзүүлэх вэ гэдэг нь хэмжих боломжууд бол байна. За VR технологийн хувьд бол яг ганцхан зөв VR технологи хэрэглэх бол маш их хялбархан байдаг. Тийм ээ судалгаанд ашиглах боломжтой байдаг. Гэхдээ бол яг сургалтын маань үр нөлөө бас яг видео контентээс бас ялгаагаа урд гарч байгаа учраас айлгуулсан хэмжээнд ашиглаад судалгаа хийх боломж байна. За AR технологиор бол төлбөрийн гарч таблетууд ашиглаад task based AR ашиглаж судалгаа хийх боломжтой байгаа. За тэгэхээр энэ лекцэнд одоо нэг юм хэлье. Би математик Монгол Улсын боловсролын сургуулийн
Математик байгааны сургуульд ажилладаг. За тэгээ манайхаа энэ жил нөгөө Smart Education Hub Center гэдэг нэг төв нээсэн. За энэ төв дээр бол яг консулт хэрэглэх боломжтой одоо нөгөө Монгол улсын лаборатори компаниудын хөгжүүлсэн одоо энэ VR, AR контентууд бол бүгд байгаа. Тэгээд бас энэ төхөөрөмжүүд нь тийм ээ толгойн одоо set за тэгээ Oculus тийм ээ. За тэгээд AR хадгалсан төлбөрийн таблетууд байгаа учраас хэрэг та бүхэн бас сонирхч байвал нэг өдөр над дээр цаг тохироод ирээд үзээд Сонсон яаж бэлтгэх вэ гэдэг талаас нь юм ярилцах юм боломж байгаа. За энэ талаар би бас хамт төвчтэй ярьж байгаа та бүхнийг бас нэг өдөр бас тэр аюугаар төвөр бас зарчлал яа та бүхэндээ үзээд сургалтанд яаж боломжтой байна гэдэг талаас ярилцах боломжтой. За энэ дээр одоо чинь лаб технологи за тэр дундаа нөгөө сервис роботын жишээг үзүүлье. Видео маань ажиллах. За хэрвээ энэ ажлууд бүхний ач. Тэрсэн хавцсан дотор чинь тэрс дотор чинь хавцснаар өнөөдөр хавчлыг байршуулад энэ видеогоос байршуулчих. Тэгэхээр та бүхэн тэндээс хөрөж үзчихээрэй. За энэ дээр бол яг бижгийн багшийн сургуулийн хөгжүүлсэн сервис роботын жишээ байгаа. За сервис робот гэдэг маань нөгөө сургууль зохион байгуулах багшийг орлох боломжтой энэ робот хэлээд авч тийм ээ. Тэгэхээр энэ бол яг нөгөө тухайн хүүхэд гэртээ тийм ээ одоо хэрхэн одоо тийм ээ робот хэлсэн сурах боломжтой вэ гэдгийг харсан ийм роботын жишээ байгаа. Тэгэхээр тэрийг та бас үзээрэй. За энэ видео маань энэ VR технологи сургалтанд яаж хийсэн. За энэ бол яг VR технологиг ашиглаад ингээд тийм ээ сургууль зохион болгож жишээ байна. За тэгээд бол яг энэ VR технологиг ашиглаад бол тийм ээ сургууль зохион болгох юм шиг байгаа. За бид нараас VR технологиг ашиглаад энэ бүхэл юм бол яг би бас яваханы нийгмийн ухааны төлбөрийг хичээлээд бас юм зохион болгох боломжтой. За ер нь бол технологи ашиглаж сургалтын хамгийн энэ дээр багш нэг бичлэг үзчихсэн. Одоо нөгөө яг барилгын оюутнууд ч юм уу яг ингээд VR-ийн төхөөрөмжөө зүгээд нөгөө скетч зураг шууд зураад тэрийг буулгаж авч байгаа тийм зүйл хийжсэн. Тэр тэгэхээр бас болж байгаа гэсэн юм шүү дээ, тий. Тийм гэсэн үг. Яг нөгөө юу өөртөө бол VR-аа тэгээд байгуулж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр лаборатори байна тий. Тийм төсөл лабораторид бас байгаа гэсэн. Тэр ер нь бол энэ технологи ашигласан сургалтын бас нэг давуу тал нь та бүхэн бас сайн нэвшлээс харсан баг тий. Хүүхдүүдийн нөгөө сэтэл сонирхол идэвх оролцоо маш өндөр хүнтэй байгаад байдаг. За тамаа энэ VR, AR тийм ээ одоо технологи ашигласан сургалтууд бол тэгэхээр эдгээр манай сургалтанд одоо маш их давуу тал болж өгдөг. Яг тэгэхээр хүүхдүүд тийм ээ сургалтанд итгэхгүй байх, оролцохгүй байх гэдэг нь бол багш нараас маш их толгойд хүнд бэрхшээлээд байдаг шүү тийм ээ. Тэгэхээр эдгээр хүүхдүүд яаж сэтэлжүүлж, яаж идэвхтэй оролцох вэ гэдэг дээр бол технологиуд манай өөрсдөө давуу талтай байгаа учраас бид нараас ийм хөтлийн судалгаануудыг хийхэд бол хүүхдүүдийн идэвх оролцоо тийм ээ сонирхол маш өндөр хүнтэй гардаг байгаа. За энэ болохоор яг AR технологийн жишээ байна. За энэ бол нөгөө морины тийм ээ одоо тухайн нөгөө нэг үлгэрээ унштай тухайн үлгэрээ одоо чинь модель 3D модель хамилж байгаа гэдгийг харах боломжтой. За энэ болохоор Монголын одоо 10 гэдэг компани хөгжүүлсэн энэ 3D модель байгаа. За үүнээс гаднаас Монгол гэр барихын төр юм жишээнүүд байгаа. Тэдэг AR технологи байдаг. За тэгэхээр бол нөгөө орчин үеийн хүүхдүүд маань байранд амьдраад Монгол гэр яаж барих тийм ээ хэрхэн барихад энэ дарааллын төр мэдгүй байгаа гэдэг. Тэгэхээр энэ бол AR технологи ашиглаад хүүхдүүд гэр барих юм одоо тийм ээ дадлага хийж байгаа. Үндэсний өв соёлын агуулгатай хичээл зааж байгаа. Ийм сургалтын бол жишээ байна. Тэгээ та бүхэн бас багшийнхаа өнөөдөр энэ хийсэн жишээнүүдийг хараад талхарч байгаа тийм ээ бид нар бол ийм төрлийн ямар ч төрлийн одоо технологиудыг ашиглаад ер нь ийм хөтөлбөрийн судалгаануудыг бас хийж болох юм байна гэсэн ийм төсөл авч байгаа гэж бодож байна. За Монгол улсын бэлэн байдал ерөнхийдөө ямар байгаа юм бэ гэдэг талаар та бүхэн мэдээлэл өгье. Ерөнхийдөө бид нар боловсролын технологийн судлаачд болж байна. Тэгэхээр бол бид одоо энэ манай улсын бэлэн байгаа юу юу тийм яг хэрэлдэх түн бэлэн байгаа мó эсвэл одоо энэ тийм ээ багш нар нь одоо яг энэ эсвэл хавцын ер нь тийм ашиглах боломжтой байгаа мó гэх мэт ийм асуудал гарч ирдэг. За тэгэхээр хэрэгтүүний хувьд бол манай улсад бол яг AI хэмэл оюун AI тийм ээ AR VR робот технологи яг хэмэл оюуны хувьд бол яг одоо бид нар яг манай сургуулийн жишээн дээр ярихад бол бид нар одоо яг магистр бакалаврын оюутнуудаар хөгжүүлэлт бол хийлгэж байна. Дэмжил хийж байна тийм ээ. За тэгэл хэмэл оюунлуудад төрөлбөрийн чатботууд за тэгэл хэмэл оюун AR-д хослуулаад AR модель гарч ирээд ингээд зөвлөгөө өгдөг мэдээлэл өгдөг юм одоо тийм ээ хөтөч маягийн зөвлөлт бол яг хөгжүүлж хэлж байна. За яг энэ дээр бол нөгөө үндэсний хэмжээнд бол яг энэ жишээг хэлж юм бол яг хэмэл оюун дээр бол яг бид нар чимээг бас ярьж болохоор тийм ээ. Яриаг хөрвүүлээд ингээд текстэн дээр болгож тэр ийм төрлийн одоо модулууд бол байгаа тийм ээ. За VR AR технологи дээр бас яг манай Монголын хамгийн том одоо 10 гэдэг компани байгаа. 10 компани бол яг зургалтын маш олон төрлийн AR контент бол хөгжүүлсэн байдаг. Тэгэхээр та бүхэн бас эдгээрийг үзээд тийм ээ.
Тэгэхээр үзэж сургуулийн дээрээс хянах боломж байна гэдэг талаас нь харах. За VR технологийн хувьд бол Монгол Улсын их сургуулийн VR лаборатори гэдэг хөгжүүлэл одоо лаборатори байгаа. За эдгээр юм хөгжүүлсэн бол одоо виртуал камер юм тийм. За нийгмийн ухааны хичээлүүд гэсэн маш олон одоо контентуудаас байдаг учраас эдгээр бид турших хүрэн боломжтой байгаа. За робот технологийн хувьд бол яг хөгжүүлж байгаа газар бол яг сайн мэдэхгүй байна. Яг бид нар гадны улсаас бол тийм ээ сервис робот юм эсвэл одоо educational роботыг одоо хэлтсэнд оруулж байгаа төсвөр тийм турших боломжтой байна. За суур төхөөрөмж орчин бэлэн сургуулиуд гэдэг дээр бол яг мэдээж ингээд технологи ашигласан сургалт явуулах гэхээр одоо тийм ээ техник одоо техник талаас асуудал гарч ирдэг. Одоо чинь таблетуудтай хүн болон компьютертэй зөөрийн компьютертэй эсвэл ухаалаг утастай ийм сургуулиуд олон гэхээр маш тийм ээ эсвэл нийслэлийн эдийн сургууль юм уу ингээд тохиолдод байдаг. За гэхдээ яг бид нар одоо ингээд хийя гэдэг ингээд зорих юм бол өөрсдөө бол тийм ээ таблетуудаа эндээс төрөслөөр ингээд ашиглаж болж байна. За миний хувьд бол тийм ээ докторийн судалгааны ажил хийхдээ бол одоо судалгаа авдаг энэ компаниас бол таблет ингээд тийм ээ 30 таблет ингээд төвшөлтийг үүдээ төрөслөж юм ашиглаждаг байсан. За үүнээс гадна одоо хүүхд ухаалаг утастай болсон учраас хүүхдэд ухаалаг утсыг хэрэгжих болж байна. За үүнээс гадна нас Mobicom Smart Classroom гэдэг юм төсөл хэрэгжсэн бас хэд хэдэн одоо хоолын одоо орон нутгийн сумдууд тийм ээ ийм ангиудыг бол байгуулж гсэн. Тэгэхээр ангиуд нас VR технологийн контентыг ашиглах боломжтой тэр нөгөө Oculus солонгос эдгээр бол бүгдийг хангацсан байсан. За бас солонгосын Smart Classroom гэсэн бас төсөл хэрэгжсэн хэд хэдэн сургуулиудаас байдаг. Нийслэлд бас орон нутагт нийтдээ 30 идэвхтэй баг 35. За энэ бас 30 таблеттай ухаалаг самбартай ийм ангиуд байдаг учраас эдгээр сургуулиуд дээрээс очиод туршилт хийх бүрэн боломжууд бол байдаг. Тэгэхээр ер нь бол яг туршилтаа судалгаа хий гэсэн үнд бол яг арга нь бол болтно. Тэгэхээр бол яг бид нар бас баригдахгүйгээр сүүлийн үеийн одоо чинь хоёрын сургуулиуд гэсэн одоо орчлон тийм ээ алгоритм гэх хөвчлэн сургуулиуд бол орчин боломж сайтай болсон учраас эдгээр сургуулиуд бас судалгааны туршилтууд их бүрэн боломж байгаа. За хөгжүүлж буй лаборатори баг хамтдаа олон хувьд сая бид шийдвэрлэлээ. AR технологи хөгжүүлдэг бол яг 10 гэдэг компани байна. За VR технологиг бол Moising виртуал лаборатори гэдэг лаборатори. За тэдний гарааны компани бол Digital Solution гэдэг компани байгаа. За тэдгээрийн хөгжүүлсэн контентууд бас та бүхэн хараад ингээд бол тэдгээрийг төвлөрөх болно. За өөртөө бас контент хөгжүүлээд тэдгээрийг бас үднээр харж болно. За туршилт судалгааны хувьд бол яг ажлын сургалт явуулах судлаач тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө бол яг туршилт судалгаа хийхэд бол мэдээж мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. Тэгэхээр боловсролын технологиор сурж байгаа магистр докторууд бол яг энэ төрлийн мэргэжилтэд болж төгснө гэж би харж байна. Тэгэхээр та бүхэн бол өөртөө бол тийм ээ яг ингээд өөртөө судалгаагаа хийх бизнес бас зөвлөгөө өгөх юм төрлийн хүмүүс бол болж байгаа. За үүнээс гадна аргын судалгааны арга бол мэдээд авч байгаа юм бол тийм ээ. Төлбөрийн өгүүлээс уушаад ингээд авч байгаа төлөвлөлт судалгаа хийх бүрэн боломжтой байдаг. За манай улсад бол яг энэ туршилт хийсэн судалгаа бол маш цөөхөн байдаг. Яг ингээд технологиг хөгжүүлэх хүмүүс бол байдаг. Тэдгээрийг яг сургалтын яг ямар нэг үзүүлэлт байна гэдэг нь хэмждэг юм судлаачд бол маш цөөхөн байдаг. Тэгэхээр та бүхэн бас боловсролын технологийн судлаачд бол яг энийг л хийх хэрэгтэй бол гол хүнсээ хаа гэж бодож байна. Тэгэхээр ирээдүйд бол энэ технологийн судалгаа бол нэмэгдэх баг. За манай Монголын боловсролын сургалт бол яг бакалавр магистр оюутнууд бол чиглүүлээд энэ чиглэлийн судалгаа сүлээ тийм нэг жил нэг 2-3 оюутнууд бол хийж байна. За өөр нэрлэлийн хувьд эдийн шинжилгээний ажил яг тэгээд дипломын ажлууд бол хэд аль бакалавр магистрийн ажил. За судалгааны нийтлэл бол яг Монгол эдгээр хэвцэн маш зөвхөн олон улсад англи хэвцэн хийдэг байдаг. Тэр тав хүмүүс тийм ээ олон улсад бас өгүүлэл судалгаа бичиг яг энэ төрлийн судалгааны дээр хийж болно. За сайжруулалт гэдэг маань бол яг эдгээрийг туршиж үзээд энэ төрлийн сайжруулалт хийх боломжтой байна гэсэн саналуудыг бас та бүхэн гаргаад тун компаниуд нь лабораторид бас өгөх боломж байдаг. За ингээд өнөөдрийн лекц маань энэ түрээд өндөрлж байна. Та бүхнээс асуух